Сүүлийн үед маш ихээр ирж байгаа нэг шалтгаан болохоор хүмүүс байнгын тасралтгүй толгой эргээд байна гэж яриад байгаа байхгүй. Хэвтчихсэн ч толгойн эргэж идэг, сууж исэн ч эргэж идэг, босоо явж исэн ч эргэж идэг. Тэг бүр ингээ ми толгой эргээд байна гэж хэлээд байгаа мөртлөөс тэр хүний явж байгааг нь харахаар гуйвж даваа согтун шиг явахгүй. Тэстэ толгой эргээд байна гэл ингэх мөртлөөс унахгүй байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс мэдрэлийн эмч дээр ирэхдээ бараг л бүх эмчийг үцээсэн. Зүрх судасны эмч дээр очиод даралтаа ихсэн үү, багаснуу тий. Тэгэл ингээл бусад өвчнүүдийг бамбай амбалчрахаа өвчнүүд гэл ингээд шалгуулаа л яв. 2 3 жилийн алдчихж байгаа эмч дээр ирж. А гэтэл тасралтгүй үргэлжилж байгаа толгой эргэлт гэдэг бол ихэнх нь сэтгцийн гаралтай байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр хүмүүсийн дээлэнх нь залуучууд болцсон. Уулын толгой эргэх өвчин хуучин хөгшчүүд ихэнх нь өвддөг байсан байхгүй гэтэл залуучуудын толгой тэгвэл яагаад эргээд байгаа. Нөгөө нөхдүүд чинь унтахгүй байгаад байна. Нойр баг. Унтахгүй болохоор булчин нь ерөөсөө амрахгүй. Тэгэхээр булчин гэхээр ингээд бид нэр хүзөө толгой гар мөрнийхөө булчин яриад байна. Гэтэл хүний нүдийг ингээд хөдлөгдөг нэг талдаа 6 булчин байдаг байхгүй. Ингээд нүд хурдан ингээд хам хөдөлж явах хэрэгтэй. Гэтэл дандаа ингээд утас ширтээд юм уу ингээд 50 метрийн цаанаас компьютер хараад тахаар нүдний булчин бас хөшчихөж байгаа байхгүй. Тэгэд хүзүү толгоогоо хөдөлгөнгүүт л юм хөдөлж байгаа юм шиг мэдрэмж төрөөд. Тэр чинь нүднийхээ булчин амраахгүй хөшөөчөөд байгаа гэсэн үг байхгүй. Залуучууд ингээд нөгөө хүзүү мөрнийхэн булчин хөшөөд бүр цоорлоо моорлоо гэж бариулаад байгаа зү. Гэтэл нүдний булчин тэгж барих боломж байхгүй да. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг юм гэхээр сайн унтах хэрэгтэй. Алсын юм харж нүдээ хөдлөж явах хэрэгтэй. Хит олон цагаар ингэж ойрхон дэлгэх цаарахгүй байх хэрэгтэй л гэсэн.